Амьдрал үргэлж янз жаргалаар хүрэн Амьдрал үргэлж сайхныг авчирдаад Амьдрал үргэлж духураар баян Тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая Яг одоо инээмсгэл баярал Амьдрал үргэлж сайхнараа Амархан сайн байцгаана уу ирэх мөндөд сонсогчдоо. Амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэг танхимда Аялын тойрог нэвтрүүлгийн продюсер, аялагч, урлаг судлаач Ган Үзээтэйгээ уулзаж ярилцах гэж байна. Ер нь энэ продюсер, аялагч, урлаг судлаач гэдэг энэ гурван өөрийнх нь одоо эрхэлж байгаа ажил ерөнхийдөө өөрийнхөө одоо урсгалаараа бол тес ондоо гурван харагдаад байна л да надаа. Энэ гурвангийн нэг хүн ингээд хийгээд явна гэдэг өөрийн чинь хувьд авиас юм уу амьдралын одоо шаардлага юм уу? За энэ их сонин учиртай. За хүн бол аялах бол дуртай байдаг. Хүн ерөөсөө аялж явжснараа амьдралыг ойлгодог. Заавал одоо гадаад дотоодын тэр сайн сайхан зүйлийг үзэхээс илүүгээр хүн өөрийнхөө эх орныхаа талаар хөвдө өөрийгөө олж байгаа гэдэг гэж би ойлгодог. Тэрнээс очиод гадаадын сайн сайхныг шүтэл ямар гоё юм бэ гэдэгдэг бол аялагч хүн гэж одоо ойлгож болохгүй. Тэрнээсээ сайн муу юу вэ? Монгол хүн чинь өөрийн ухаанаараа боддог. За урлаг судлаач гэдэг маань ерөөсөө миний үндэс мэргэжилтэй. Би бол багасаа л одоо хөгжим донд урлаг донд өссөн. Одоо манай аав бол үзэгчд мэдэх байх. Солийн цаадал гэдэг уртын дуучин Монгол улсын урлагийн гавь зэтгэлтэн хүмүүс олон сайхан дуунуудаар зохиосон. Одоо намайг баг багт л манай гэр төгөлдөр тоглоод олон сайхан дуучид ирээл ааваас юм асуугаад одоо ийм сайхан гэр бүл би өссөн. Тэр учраас би урлаг судлалт төгссөн. За урлаг судлал гэдэг маань бас нэг тийм хүний амьдралаас тээс хол биш. Монгол нутагт аялаад явхад уртын дуу, хөөми, тэр сайхан ардын дуунууд нүдэнд буудаг. За дэлхийн хаанч ицсэн тухайн ард түмний урлаг соёл тэр нутгийн заншил байгаа байд гэдэг маань дуу хөгжим гэдэг нь тийм агуу зүйлд бас нэвч шингэсэн байдаг. Тийм учраас урлаг судлал гэдэг бол ингээд үзээ явж байхад аялаа явж байгаа гэдэг маань их маш сайхан хоорондоо ингээд зогсож байна. За продюсерийн ажил гэдэг найруулагч, аялагч гэдэг маань болохоор би урлаг судлалаар би 1996 онд төгсөөд 97 оноос хойш одоо Улаанбаатар телевизэд би дууны найруулагчаар ажиллаж ирсэн. За дууны найруулагч гэдэг ажлыг би бол маш их хүндэлдэг. Хамаг одоо амийн сүнс. За зүгээр одоогийн телевизэдүүд ажиллаж байгаа бас нөхдүүдийг бас шүүмжилж байгаа биш. Харахад зүгээр нэг тийм пүүлтний ард суудаг. Зүгээр нэг тийм механик ажил гэж одоо ойлгоод байдаг. Тийм биш. Яа тэр дууны найруулга гэдэг маань тухайн дүрсээ тэр цаад хэлчихэж байгаа санаагаа гаргаж ирээд тэр дуугаараа дамжуулаад редакторын текст орж иж ингээд маш олон синтетик уран бүтээл болж тэр уран бүтээл одоо хүнд хүрдэг. Голдоо зүгээр нэг жижигхэн алдаа гаргахад л тэр олон хүмүүсийн сайхан хөдөлмөрийг устгадаг учраас дууны найруулагч бол маш их мэдрэмжтэй хүний ажил. За би болохоор одоо ингээд урлаг судлалаар төгссөн хүнийхээ хувьд телевизэд ажиллаж исэн хүнийхээ хувьд телевизийн олон сайхан хүмүүстэй ингээд ажиллаад сураад ингээд тэдний дунд ингээд нэг тогоон чанагдаад нэг олон жил болцсон юм байна. Тэгээ тэр хугацаанд бол мэдээж маш их юм сураад тэгж яагаад одоо 2009 оноос яг тийм аялал гэдэг юм ерөөсөө сонирхож ирсэн. Угаасаа сэтгэл зүрхэнд байж исэн. Тийм болохоор ерөөсөө энэ салбар руу л ерөөсөө явсан дээр юм байна. Тэгэхгүй одоо дандаа нэг тийм өнөө маргааш реклам хийгээл яваад байхаар үлдэц муутай. Яг уу эдийн засгийн хувьд мөнгө төрөхтэй сайхан байдаг ч гэсэн хийж бүтээж байгаа үлдэц их багтаа учраас яг хүмүүст хэрэгтэй аяллаа юмыг одоо хий гэж бодоод ингээ орцсон. Тийм болохоор энэ гурван зүйл маань нэгдэж болоо та. Болно гэдэг нэгдээд байна тийм ээ. Тэгж ойлгож байгаа. Гавлзи ер нь би ингэж боддтой нилээ тийм хүчтэй тухайн цаг үеийнхээ гавшгайч нь тийм ээ алдарт нь байгаа тийм хүний үр хүүхдүүдэд одоо бас л ингээ хөв хүн болж өсөж хүмүүжгэд нэг талын их зүгээр дэмтэй юм шиг боловч нөгөө талын их хүнд хариуцлага үүрэг байдаг юм шиг надад санагдаад идэг юм л да. Тийм учраас өөрийн чинь хувьд энэ эсрэг тесрэг гэдэг юм уу байдал их хүн дээр нөлөөсөн үгүй юу? Энийг алин модноос хол ундгүй гэж өгөөд шүү дээ. Одоо мэдээж одоо хүн бүхний ингээ амьдралыг харж яхад дандаа аав ээжээс улбаатай тэр аав ээжийнхаа одоо үргэлжлэл байдаг. За манай ээж бол насаараа одоо багш хийсэн тийм сайхан хүн байсан.
байсан. За маань бас л одоо сургууль мөжүүлэгч багш урлаг судлаач гэл ингээ хийж ирсэн. Тийм болохоор би багаасаа ерөнхийдөө тийм хөгжим одоо тийм урлагт бол маш их дуртай. Одоо хүний цуснд байдаг гэж одоо бас хэлдэг штэ. Яг амьдралын туршлагаасаа ингээ ярьж хахад одоо баруун Монгол аймгаас ирсэн хүүхдүүдийг одоо морин хуур сургаад татлага сургахад цуснд нь байдаг учраас ерөөсөө нэг сар нүдэх хэмээн чинь 4-5 хоног ингээл оролдож яхад л хизээ язааны татлага татдаг хүн шиг л ингээл мундаг татлага татчихдаг цуснд нь байдаг. Угаасаа тэр олон 100 жил явчихсан. Мэдээж одоо хүнд бол сайхан хөгжөөд ингээд ямар ч одоо мундаг хүн болох өгөгдөл байгаа. Тэгэхдээ тэр өгөгдлөө хүн яг байрч чадсан уу, тэрийг үргэлжлүүлж чадсан уу гэдэг асуудал байгаа юм л дээ. Тэгэхээр би боддتي мэдээж энэ аав ээжийнхаа хийжсэн ажлыг ингээд үргэлжлүүлээд хийгээд бодохоор надад одоо сайхан бодол байдаг ч гэсэн сэтгэл зүрхнийхээ амийг дагаад би одоо аялал хийгээд урлаг судал гэсэн үг шүү дээ. Аялалч ялгаагүй. Тийм болохоор хэдийгээр одоо би хөгжим бичээд дуулаад ингээд явахгүйгаа ч гэсэн бас л тийм урлагийн хас салбар дотроо би бас буцлаад явж байгаа. Аавынхаа ажлыг бас үргэлжлүүлээд явж байгаа гэж би ойлгодог. Ягаад өөрийнхөө студидээ Storm гэж нэр өгсөн? За Storm гэдэг нэрийг бол тухайн үедээ би тэр үед чинь бас залуухан ч байсан да 20 эдтэй хүүхэд байсан. Одоо л салхишуурах шиг юм байсан уу? Салхишуурах биш. Би зүгээр ингээд Storm гэд бодсон. Их тийм нэрийн сонсголонтой нэр юм шиг байна гэд бодсноо. Гинт логог ингээд бодсон чи юм спираль маягтай тий. Одоо хөгжлийн цагираг гэсэн утгатай. Нэг талаасаа бол Storm салхишуурах гэдэг хүчирхэг гэсэн утгыг агуулж байгаа. Нөгөө талаараа үгүйсгэлийн үгүйсэл хөгжил дэвшлийн хууль гэдэг учраас юм цаашаага дандаа хөгжиж явнаа гэсэн тийм зөв бэлэгдээ тийм Storm гэдэг нэр өгсөн. Би бол тэр нэрэндээ одоо ч гэсэн тэгтээ хайртай байдیں۔ Тухайн үедээ нэг актер нэг сүрхээ одоо бидний үе чинь тэр Guns N' Roses, Aerosmith, Queen гэдэг тийм гадаадын Roxette гэл тэр үед чинь бид нар ч амьсгалдаг байлаа шүү дээ. Тэр үед чинь нэг тийм англи хэлмэлийг дөнгөж ингээд үзээл сонирхоол нэг тийм жоохон чамирхсан үе байсан. Тэгтээ тэр үедээ чамирхж байгаа Storm гэдэг нэр өгсөн ч гэсэн одоо тийм буруу нэг яатсан гэж боддгоо. Надад бол одоо сайхан л байдیں۔ Энэ аялал гэдэг нэг зүйл нэг бодлын биш дээ. Тухайн хүнийг ингээд эх орноос нь холдуулаад байгаа ч юм шиг дэлхийн хүн болгоод байгаа юм шиг боловч нөгөө бодлын улам эх орондоо тэр газар шорондоо ойртуулаад байгаа юм шиг ийм санаа надад яваад идэг л да. Яагаад би ингэж боддог гэхээр юм олон үзээд олон газараар яваад туссан нөгөө мө шороотой муулагдаад байдаг утаатай Улаанбаатар маань санагдаад идэг гэж олон ярьдсан байлээ. Ган үлзийд юу гэж бодогддгоо. Энэ юу н таны хэлж байгааг маш үнэн үг. Манай монголчуудын залуучуудын хувьд бол ийм байдгийн. За гадагшаа гараад нэг ажил хийхээр 400-500 мянган төгрөг өгөн тэрүүгээр ядаа өгснээ хийдий. Гар гэртээ зэм дэмий ёр хөвчээсэн дээр гэ нэг тийм нэг бэлэнчилсэн. Гэтэл хүн чинь өөрөө тэр 400-500 мянган төгрөгийг голохгүйгээр хүн ажиллаж байгаад ажлаа сурж иж хүн дээшээ хөгждөг болохоос ш. Анханасаа юм хүн голоод ингээ байж иж тэгээд гинт дээрээс бурхан орж ирэнгүүтээ энэ хүүхэд чи өстө мондог хүүхэд байж таа гэдэг ч юм уу. Эсвэл за намайг Монголд үнэлэхгүй байна. Би нэг Америкт л очих юм бол жинхэнэ хүн шиг амьдрна. Монголд ийм хогийн амьдрчин гэдэг ингээд юм үзээгүй хүн чинь тэгэж ярьдаг. Тэгэл очиод бид нар үзэх чи энд ямар сайхан амьдрал байж байгаа гэхээр бид нар чи ингээд аав ээжтэйгээ Монголдо байж ах чи элэг бүтэн байж байна. Сайхан хоньныхаа махаа идэж байна. Дэлхийн хамгийн сайхан органик хоолыг идээд байж штэ. Гэтэл бид нар ингээд Америкийн кино бол кино штэ. Зурагтаар бол гоё л харагдана штэ. Тэр нэг гоё Холливуудын гудамж нь харагдаал. Ямар гоё юм бэ энэ чинь өстой энд очихоор л би жаргах юм байна. Гэхдээ нөгөө энэ Улаанбаатар чи юм хогийн газар байж ингээд боддог. Гэтэл тэнд очиход чинь тэр чинь кино зураг л байгаа байхгүй. Тэнд очиход чи яах вэ? Ямар нөхцөл байдал, ямар хоолнд идэх вэ? Дан Америкчгүй одоо би энтэгт ингээд аялаа явж хахад мэдээж энтэгт бол сайн зүйл их байна, мууч зүйл их байна. Тэр ядуу хүмүүсийн амьдралыг ингээд харах чинь хэдэн мянган жил, хэдэн 10 20 хэдэн үеэр ингээд ядуу гуйлгчин болцсон хүмүүсийн тэр нүд нь амар болцсон байдаг шүү дээ. Гэтэл одоо манай Монголын ядуу хүмүүсийн амьдралыг ингээд харж байгаа тэр энэтэгтэй харьцуулахад бол хамаагүй баян. Хамаагүй баянгаас гадна боломж маш ихтэй. Одоо манай монголчууд ч тэгдэг шүү дээ. Хөдөөнөөс ирэл Excel авч унаал 2 жил болоод байжснаа Excel-ээ хаяал акцент болгоод дараа нь Япон машин болгоод ингээд монгол хүн чинь ингээд дээшлээд явдаг. Гэтэл гадаадд энтэг ч юм ингээд ажиллаж яхад за би ядуу юм чи ядуу чигээрэл байна гэд бүр ингээд тэр нэг генд ингээд орцсон. Тийм байж идэв. Гал нь онторцсон байна уу? Бүр ерөөсөө гал байхгүй. Гэтэл монгол хүн чинь галтай Улаанбаатартай шороо мороотой байгаа ч гэсэн эн чинь бид нар чи өөрийн гэсэн их орн дээр байгаа хүн чинь нэгдүгээр зэргийн хүн бай. Тэр чинь хамгийн гоё амаг өрдөн байдаг штэ. За нэгдүгээрт. За хоёрдугаарт би бүр энийг бүр ярих гэж боддгийг. Манай монголчууд маань гадагшаа аялж үзээгүй хүн бас тийм худлаач хийж идэлддэг байхгүй.
Чингисийн Монгол бид нар харанч. монголчууд борц үтэй гэдэг ингээд дэлхийг эзэлсэн. Одоо монголчууд чи ингээд бүх юм хийцэн. Ерөөсө монголгүй юм байхгүй. Одоо манай монгол гутлын ээтэн гутлагчл одоо энэ ихтлхийгээ халцлахгүй тулд одоо ийм ээтэн гуталтай адэргээл яриад байдаг. Гэтээ тийм биш үү? Одоо ээтэн гутлыг би жишээлбэл сая Америк явахдаа индианчуудын амьдралыг судлаад их олон талаас нь үзэж байгаа шүү дээ. За ялангуяа Скандинавын орнууд байна. Одоо Швед, Цас ордог, Финлянд, одоо Монгол гэдэг ийм орнуудад одоо байгаль цагаагаар ижлэх нөхцөлтэй байдаг учраас тэр гутал нь ээтэн байдаг. Мэдээж одоо зүгээр юм шолуун гутал өмсөд цасан дээр явах юм бол хоншоор нь цоороо байхгүй болно шүү дээ. Гэтэл ийм амьдралаас ургаж гарчээ. За борц гэл манай монголчууд борцыг бүтээсэн гэл ярьж байгаа чинь мэдээж одоогийн үе шиг тийм хөргөгчдөр байхгүй байсан байгаа шүү дээ. Мэдээж дээр үед тэгэхээр хүн төрлөختөн энэ хоод хүнс гэдэг юм чинь хадгалаад ингээ байлгахын тулд ямарваа нэгэн хэмжээг нэг арга бодоол олчих л байсан байгаа байхгүй да. Одоо чулуу байлаа гэж чулууг шидэл сурна шүү дээ. Тэгэхэд би чинь Вьетнам, Индианчууд гэл ингээ зөндөө газар явж хахад ямарваа нэг хэмжээгээр өөртөө бас борцыг хийцэн л байгаа байхгүй да. Гэтэл бид нар одоо нэг Монголоосаа гарч үзег болохоор л ерөөсөл юм бүхнийг л одоо монголчууд сайн бүгдийг хийцэн гэдэг ч юм уу тэгэж яриад байдаг бас буруу. Амьдрал үргэлж чарчаараа гадуурн амьдрал үргэлж сайхныг авчирдаа амьдрал үргэлж дуураар баян тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая яг одоо инээмсгэл баярал амьдрал үргэлж сайхнараа. Тий би яг санааг чинь ойлгож байна. Ер нь бол бид нар энэ дэлхий дээр эх орноороо бахархах, эх орноо хайрлах нь бол зүй ёсны. Гэхдээ бид бусад улс үндэстнүүдээс мундагч биш, дутууч биш, тэднэртэй нэгэн адил гэдэг энэ ойлголтыг л бий болгохгүй бол эсвэл одоо нэг тэнгэрийн амтан болох гол эсвэл өөстө мяарцсан гэж хэлэх гээд нэг юм дээшээ доошоо туйл руу яваад идэм шиг байгаа юм бид нар тий. Энэ юм үзээгүй шинж баг. Юм үзээгүй шинж. Тэгэхдээ дээрээс нь би зүгээр анзаарч хахад яг монгол хүнд бол өгөгдөл нь бас арай илүү байд юм шиг үл. Юуны өгөгдөл? Одоо энэ цаад одоо байглаасаа одоо өгөгдлүүд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо монголчууд маань одоо 1920 оноос хойш Оросын нөлөөнд 70 жил ингээ яваад ирсэн. Тэгээ энэ 70 жил явагдсныгаа би бас алдаа оноо хоёр тал байгаа. Мэдээж бид нар тусгаар тогтнолоо олж авахын тулд 30 эдэн мянган хүнээ алуулаад золиослоод явцсан. Зөвхөн монголчууд тэр үе ажилласлагдаг шүү дээ. Дэлхийн ертөнц тэр чигээрээ л ер нь үзэл бодлын улмаас одоо Сталин гिचэнд өөрийнхөө ард түмнээс бас ингээл хяджил байсан тийм түүх үеийг бид нар туулсан. Гэтэл Оросын чи өөрсдийн соёл чи Итали, Францаас хуулбарсан одоо дэлхийн соёл байж гин. За 1920 онд манай анхны сэхэтнүүд анх Германд очижсэн шүү дээ. Боён нэмэх гээд 7-8 хүн очиад тэр өрний соёл гэдэг юм чи Монголд орж ирээд. Тэр үнэхээр өрний соёл Монголд орж ирснээр бидний амьдрал бас их сайхан нээгдсэн шүү дээ. Тэд нар чин орж ирж одоо зам гүүр барих технологи, кино хийх гээд ерөөсө бүхий салбар тэр гадны улсууд орж ирж одоо бидний бас хөгжил одоо маш өндөр түвшинд бол очсон. Гэтэл тэр үедээ байжсэн одоо монгол хүмүүс үнэхээр тэр 1910 онд ирсэн Европын жуулчид хүмүүс хараад энэ яг мөхч байгаа үндэст яг одоогийн төвд шиг байна гэдгийг үнэхээр тийм л байсан. Тэр үе чинь монголчууд чинь бэлгийн замын өвчин хүн амын дундаж наслч одоо гэтэл 40 байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь 50 настай хүн гэхэд чинь ямар хөвшин хүн байл гэдэг байсан. Гэтэл чи одоо бид нар 40 гарцсан явж явах чинь 60 нас гэдэг бол залуухан нас л гэж бараг бодогдоод байгаа байхгүй. Тэгээ ингээ бодоход чинь л одоо тэр үед одоо манай сэхэтнүүд орж ирэл өрний соёлыг хийгээл Монголд хамгийн анх одоо Аз твдээ бид нар чи хунт нуурыг тавьж ирсэн шүү дээ монголчууд. Тэгэхээр маш өндөр авьяастай байгаа байхгүй. Гэтэл одоо хэдэн сая хүнтэй тэр хэдэн 100 сая хүнтэй тэр Азийн зарим улсууд чи юу хунт нуураа тавьж чадахгүй байгаа шүү дээ. Юу гэж байдгийг ч бараг мэдэхгүй. Тийм юугаач мэдэхгүй байж байгаа шүү дээ. Ганцхан одоо ингээд 30 гаруй орноор аялцсан байна тийм ээ. Тэгээд мэдээж одоо цаана Африк, Австрали гэл ингээд явах нь бол ойлгомжтой. Ингээд тухайн нэг шинэ оронд ороод ирэхээрээ хамгийн түрүүнд юуг нь анзаарч тэр орныг танихыг хичээд юм бэ? Ган үлзээгийн хувьд бол ямар ч одоо улс оронд очихоор нэг жууршид зориулсан нэг тийм гудамж байдаг. За. Жууршид зориулсан гудамжаас ингээд явхаар зүгээр нэг тийм ойр зургийн мэдээлэл авдаг шүү дээ. За зүгээр манай улс ингэж хөгжсөн. Тэгээд ямар ч улс өөрсдийнхөө улс орныг дандаа сайнаар ярьдیں۔ Одоо Италид очсон ч Францд очсон. Манад арсны илүү гэл. Гэтэл юм мэдгүй хүн чи очингуудаа Итали нь илүү юм байна шүү гэл. Болгард очсноо Болгар нь илүү юм байна шүү. Испанд очиод Испани илүү. Ерөөсөө тийм байдгүй. Хүн чи өөрөө ингээд тест хийгээд шалгаад тийм дотроос ороо явдаг. Би болохоор
ерөнхийдөө за мэдээж уламжлалт дагуу тэр классик сайтсын буюу үндсэн тэр түүхийн юмнуудыг харчна. Гэхдээ би тэгэхээсээ илүүгээр би ямар ч улс оронд очисон захаар очиж үзтий. Одоо манай монголоор бол одоо наран тул гэх юм уу та. Одоо хүнсний зах. Тэрхэн дээр чи яг жинхэнэ бодит амьдрал байж байгаа шүү дээ. Яг нуу хаах юм байхгүй. Захаар нь орж ийн. За тэгээ нэг энгийн амьдрал ялангуяа хөдөөний амьдрал их гоё үдэн шүү дээ. Яг жинхэнэ тэр хүний арын шин хөдөөдөө яг яаж байж ийн гэдгээр нь илүү их гардаг. За тэгээд бас гол үздэг юм тэр тухайн улсын одоо дэлхийн түүхэнд оруулсан тийм гоё урлагийн бүтээлүүд юу гэдгийг яаж урлагаа яаж бүтээсэн. Одоо урлаг гэдэг юм чинь харахад ингээд нэг тийм хин чирэггүй юм шиг ингээд нэг энэ тийм нөө дуулаад байна гэж байгаа мөртлөө урлагчийн өөрөө тэр ард түмний оюун санааныхын талах болж идэг. Тэр хүн өөрөө хэр тийм гэдгэр явах юм. Хэр одоо оюун санаагаар дээшээ явах юм гэдгээр л байдаг. Одоо сая Францад Италид нэг сар болоод би баахан Франц италичуудтай ярьж байхад л нөгөө нөхдүүдтэй чинь би сайхан Дон Кихот яриад Парисын дараагийн сүмгэл би Итали хөгжим тоглож өгöd Францын хөгжмөд тоглож өгöd хамт суухад чинь бидний төвшин шаад ондоо төвшөнд очиж байгаа шүү дээ. Гэтэл бид нартай хамт бас нэг тийм зарим гадны улсууд чинь ингээ явж хахад гоё ингээ яриа өрнөхөөр ярианд оролцож чадахгүй. Мэдэхгүй. Тэг юм мэдэхгүй байна гэдэг чинь бас л муухай зүйл шүү дээ. Хүнтэй сайхан юм яриа суучнаа л гэдэг чинь. За би бас мэдэхгүй бас байж болно. Мэдэхгүй байлаа гэж шууд хүнээс асуугаад наа чи ямар очтой юм бэ гэж асуугаад ингээ явах хэрэгтэй. Яаж тэр хүмүүстэй одоо хилцүүн хаалтыг гэдэг юм уу нээж өгдөг юм бэ? Бүх хэлээр ярьдаг юм уу? Үлзээ. Эсвэл дэлхийн англи хэлээр холбогдож гин үү? Харц марц нөгөө биеийн боди модигаар ярих уу? Итали Францад чинь юу яадаг ш? Англиар ер нь ярих дурггүй. Ер нь англи хэл мэднэ л дээ. Гэхдээ ер нь нөгөө өөрөөсөө их гүрэн байсан болохоор би яагаад заавал ингэж ярих ёстой гэсэн тийм бодол байдаг шиг л. Гэхдээ яг нөгөө англиар шалтмалт ярина. Тэгээ бас бүр ойлгохгүй хүний нүд сэтгэл мэтгэл тэгээд ерөөсөө бүх юмээрээ л ярих. Тийм. Гоё штэ тэгээ сайхан яриад байхад ерөөсөө сүулдэ харцаа хараад ойлгочтой штэ гадны ямар ч хүмүүстэй явж исэн. Мэдээж очсон улс орнуудад нэг тийм хамгийн гэдэг нэг үгэнд таарсан тодорхойлт юм уу учрлууд үзэгдлүүд байсан байх л та. Өөрөөр хэлбэл миний хувьд одоо энэ нэвтрүүлгийг дуусгах чинь хамгийн 3 юм хэлж өгөөж хамгийн хэцүү, хамгийн сонирхолтой, хамгийн гоё байсан юм 3 хамгийн насаа надад уулзаач. За би 3 улс хэлье. Мэдээж Монгол бол мэдээж хамгийн сайхан. Монголоос тусдаа ярьж байгаа учраас. За хамгийн сайхан тэр амьдралын маш олон өнгө бодог хойлолтдсон. Одоо хүн болж төрсний хувьд заавал очиж үзэх ёстой газар бол би нэгдүгээр Энэтэг гэж одоо хэлнэ. Энэтэг бол одоо үнэхээр гайхамшигтай. Одоо ямар ч улстай харьцуулахгүй зүгээр л Энэтэг. За хоёрдугаар хамгийн сайхан газар гэвэл одоо Итали Франц хоёр. Ерөнхийдөө хоорондоо соёл нь төстэй зүйлүүд байдаг. Итали Франц яг юугаар гайхалтай гэхээр дэлхийн одоо хөгжилт бол хүн төрөлхтний хөгжилтийг маш олон сайхан нээлтүүдийг хийсэн. Тэгсэн мөртлөө хэдэн мянган жил одоо түүх соёл аваад үлдсэн. Очиход үзэх юм маш их байдаг. Тэрүүгээр одоо маш үнэхээр гайхамшигтай газар. За тэгээ 3 дахь зүйл нь болохоор нэг сонин орныг бас боддتي. Тийшээгээ бүр би илүү гүнзгийрий гэж бас бодоод байгаа. Тэр орн бол би Арабын орн гэсэн байна. Би бол арабуудыг бас боддتي штэ ингээд нэг учир утруу хүн халаал хятад дэлбэлээл яваад идэг улсууд гэж боддог. Яг араб хүмүүстэй бас ингээд хандаад ярихад их гоё. Яг нөгөө арабуудын дунд бичиг үсгийн босрлын төвшин бас зарим хэсэг нь бас нэлээд тэр харанхуй хэсэг бас байгаа штэ. Тэр улсуудыг мэдээж тэр ухаантай хүмүүс нь удирдаад тэр яг муу муухай зүйл гар хөдлөхөд байгаа болохоос ш. Яг арабын соёл руу бас орох юм бол их тийм содын ертөнц байгаа гэж би боддог. Хамгийн хэцүү байсан газар. Хэцүү байсан газар уу? Хэцүү учраас байгаа. Нилээн байгаа. Хүмүүс чи ингээд ярьдэн штэ. Америкийг бол их сайхан ад жаргалын орон очиод сайхан долларт өмчих юм шиг ярьдэн штэ. Тийм биш. Би Америкт одоо зөндөө л явлаа. Ичнээ олон жил явж исэн. Би нэг дээр үйдэн Америкт 2 дахь удаага очиод тэнд явж байгаад төөрөөд. Тэгэд нэг газар орчиж байгаа хгүй. Нэг тэрэлт шиг газар уул давж явж байгаа. Тэгээ би төөрцсөн юм чи нэг хүнээс юм асуулаа. Метр 90 хавар 2 метр шахамдын тийм нохоо зодоо модооны нэг улсууч тийм шивээс мэвэстэй нэг залуу зогсож байгаа. Очоод юм асуулаа. Уучлаарай би ингээд төөрчлөө гэл тэгсэн чинь арсны үзэл бас байдаг шүү дээ. Тийм систем байдаг байхгүй. Тэгсэн чинь нэг амандаа хараад хэлээл гүгээд ирэхээр би хаашаага зогтох гэсэн. Яахын аргагүй нөгөө хүнд чинь бариулчлаа. Өөрөөсөө нэг маш том гар ингээд хүзүнээс зуураад авсан. Тэгсэн чинь авгаа хүүхдүүд нь гүйлдэж ирэл тэндэр лугаа нэг үг хэлсэн. Бодвол буунд гүйс юм болоо да. Тэгэхэд л ерөөсөө яг л за одоо би ингээд дуусах юм байна даа гэж одоо
болоод тэгэхээр Монгол хүн чихлээ өвтэйхэн гуйсан. За уушлаарай би ингээд яачлаа гэх. Нүд рүү харсан. Ерөөсөө биш байгаа байхгүй. Ерөөсөө нүд нь тэр хүний нүд ерөөсөө намайг яг аллал гэсэн нүд байсан. Тэгэхээр за би ямар нэг аргаар би ингээд зурлах юм бол хэцүү юм болно гэж жагаад би эвтэйхэн шиг гарнаас нь барьж жагаад гуйгаад намайг тавиач би ингээд төөрчлөө гэдэг хэлээд яг болохгүй болох үед нь би эрхэн урууг нь мушгаад урууг нь хуглаад. Тэгээд би зогцсон штэ. Тэгээд нэг бас нэг арай тавьчихгүй нэг ганц хоёр юм болоод тэгээд зогцсон нэг 2 3 жуул давснаг уу. Тэгээд нэг амьд гарч ирсэн. Актер бас болдсон штэ. Хятадд бас нэг тийм жижиг юм болж ирсэн. Вьетнамд бас нэг бид нар чинь ингээд дандаа тийм гой үзэсгэлэнтэй газруудаар явах уу. Хаяа бас нэг сонирхоод эвгүй газруудаар явна. Америкийн Лос Анжелесийн хар тамхи зардаг гудамжинд би очиж зараг авч үзсэн. Машины дотроос. Бодвол яг хар тамхиг зарж байгаа юм шиг тийм зургууд. Яа бас нэг жоохон эрсдэлтэй юм рүү бас зүгээр орж үзсэй зүгээр сонирхож биш. Зүгээр яа харахгүй нэг гүн рүү н орчих ингэчээ тэгчээ гэж яагаад бас нэг муу улсуудаа таардаг. Тэгтээ сайн улсууд нь дандаа их үйдэг штэ. Бараг 190 идэв. Тэгтээ яг муу юмтэй уучраад гараа авчдаг. Тийм бас байдаг. Кино шиг юм болсон та. Нэг одоо ном зам уншуулд юм уу ийшдэж явах та цаг юу муу хард юм уу ер нь. Ном унш. Зөв өдөр гарч ийн үгүй гэдгийг хард юм уу энэ ч одоо. Ном уншуулгүй яах вэ? Би ч нөгөө дачаал идэв дамж авахтай очиод ном уншуулчихна. Дамж авах чинь бас шоогоо хаяа за ингээрээ тэгэрээ гэдгийг хэлдэг. Ер нь сайхан таардаг штт. Холын аян замд явдаг хүнээрээ тэрийг бас сайн бодож байгаараа би ч одоо бас нэг ийм юм байдаг юм бэлээ. Одоо нөгөө лүүжингийн аршин гэж нэг юм бас хүн авч явах хэрэгтэй юм бэлээ. Мэдээж нэг гадуур чинь одоо жишээлбэл би Камбожийн Пол Потын тэр шорон руу орж үзье гэж бодож байгаа. Тэр чинь 2 3 сая хүний чинь ингээд аимшигтэй ирүүдэд алдсан газар. Тэнд чи одоо хүчнөө зовж өгсөн эдэн сая хүний сүнс байгаа шүү дээ. Би бол одоо сүнс байдаг гэж боддог шүү дээ. 21-р зуун гарчаад байхад би байгаа л гэж боддог. Гэтэл тийм ухаа газар очиод энерги яах юм бол мэдээж тэр аршаанаар гарчаад өөрийгөө сайхан угаагаад арц хүчээр сайхан хариуцаад гарах хэрэгтэй. Бас сэтгэл заслаа хийгээд. Би бас нэг тийм бас авч явд юм аа. Болж. За нэвтрүүлэг маань өндөрлж जैन. Тэгээд миний нэг уламжил байдгийн энэ нэвтрүүлэгт орсон зочдоосоо би амьдрал үргэлж сайхнараа гэдэг энэ нэрийг минь өөрийнхөө ерөөлөөр бэлэгдлээр энэ сонсож байгаа хүмүүст нэг сайхан тайлбарлаад тэгээд сайхан ерөөл маягаар нэвтрүүлгээ өндөрлөё гэж. Одоо ингээл хүмүүс маш их юм уншдаг болчихсон. Одоо нэг актер өгөөд нь штэ. Одоо үед тэнэг хүнийг ухаантай хүнээс ялах хэцүү болсон. Яагаад тэр тэнэг улсууд чинь ишлэл аймаар хэрэгэлдэг гэсэн. Тийм өгөөд байхгүй. Би зүгээр боддtiin. Хүн өөрөө ингээд гоё энергитэй, гоё юм бодоод явах юм бол хүний эдгэс чи өөрөө ингээд санаасаа байж. Энэ хүнд би нэг чадуулах гэдэг энэ да. Энэ хүн намайг нэг эвгүй болох гэдэг энэ да гэд анхнаасаа бодчиход л тэр чинь өөрөө тэр мохоо үүлүүрийг хүн өөрөө үүсгээд идэг. Тийм болохоор сайн явах санаа зүв бол заяа зүйл гэж би боддөг шүү дээ. За маш их баярлалаа хавлзээ. Энэ нэвтрүүлэгт сайхан өөрийнхөө тухай гэгээлэг яриаг өгч хөөрөлдсөнд маш их баярлалаа. Тэгээд одоо юу илгэвдэ аялагч хүнд тийм ээ ийм урлагийн хүнд уран бүтээлч хүнд бол одоо алтан шар замл үлзийтэй байхыг л ерөөхөөс одоо хамгийн гол сайхан ерөөл энэ байх гэж бодож байна. Баярлалаа. Бие бодорой тий. Та бүхэн ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ өчүүхэн намайг зорж оролцуулсанд одоо баярлж байна. За эрхэм сонсогчдоо амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчин цаг нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Та бүхэн Аялын тойрог нэвтрүүлгийн продюсер, аялагч, урлаг судлаач Ган Үзийтэй хамт байлаа.